За сайн байцгаана уу. Өнөөдрийнхээ энэ бичлэгээр та нартай энэ нэхээсээ одоо яаж дуусгах вэ? Энэ талаар бол оруулъя гэж бодлоо. За миний нэгж байгаа жилетхэнд болохоор зэрэг энэ доод талдаа өөр хоёрт нэм энэ манжет нэхэд ингэж дуусгасан байгаа. Ингэж дуусгасан энэ ханцууныхаа захыг бас ингэж дуусгасан. Энэ бол ингээ харахаар зэрэг одоо наашаа цаашаа нэхээс нь ижлэхэн гой харагддаг юм байгаа. За энэ нэхээсийг одоо бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр энэ үнийг бол Итали аргаар одоо нэхэмлээ дуусгах гэж бол нэрлсэн байдаг. За энэний тулд бол энэ утсаа ингээд нэхэж байгаа хэмжээнээс за яг тэдний хэрэгтэй бол 4 дахин илүү аавна гэд заасан байт юм лээ. Би болохоор зэрэг ингээд 3 орчим бол ингээд авчдаг. Тэгэхгүй болохоор айгүйх утас хаягдаад ингээд идэг. За ингээд би 3 тааруулаад ерөнхийдөө юм байна гэд мэдчихлээ. За тэгээд энийгээ тасалж аваад тасалж авах. За утсаа ерөнхийдөө ингээд 3 тааруулж аваад хүрэлцээтэйгээд бодчихно. Тэгээ энийгээ тасалж аваад байна. Тэвнэндээс үлчин тэгээд эргүүлж ингэж автарч агаад энэ ерөөсөө энэ юунуудыг кантод нэгтээ хоёрыг нааш нь цааш нь эсвэл нэгийг нааш нь цааш нь нэхэд нэг иймэрхүү нэхээс гаргаад байгаа шүү дээ. Иймэрхүү нэхээс те. Тэгэхээр зэрэг би бол энэ дээр дандаа нэгээр явсан байгаа. Энийг яаж эхлэх вэ гэхээр эхлээд бол энэ нүүр эхэлж наашаа нэгсэн талаасаа бол эхэлдэг. За энийг эхлэхэд энэ бол ингэж нэгсэн кант бол нэг энэ хязгаар бол харахад ингээд яг нэг нааша цаашаа ингэж харагдаад өшөө дээр нь ингээд сундаг бас ингээд цэвэрхэн болдог юм талтай байгаа. За ингээд бид нар одоо энэ гогцооныхоо дундуур ингэж гаргаж ирээд энэ хоёр одоо энэ рүү биш энэ хоёр завсар байна шүү дээ. Хоёр юуныхаа тэрний цаа талаараа ингээ гаргаад ирнэ. Тэгээд дараачихын энэ буруу нэгснийхаа энэ голоор оруулаад одоо энэ голоор биш энэ хоёр буруу нэгсэн хоёрынхаа голоор оруулаад цааш нь татангуудаа за энэ эхнийхээ энэ зөв хэсгийн доороос нь зүүн талаас нь оруулаад ингээд татаад авчна. Тэгэхээр ингэж аваад энийгээ жоох аршин татаад ингэж хангалчихна. За энэ нааша гарсан буруу талын одоо энэ бол буруу тал боллоо шүү. Тэгэхээр зэрэг шууд энэ буруу талаа болохоор зөв нэхээстэй талынхаа гогцоонд ингэж оруулаад тэгээд буруу нэхээснийхаа бас зүүн талаас нь оруулаад тэгээд энэ гогцоо гомолтлаад ингээд аргашин татна. За нөгөө одоо энд болохоор зэрэг зөв нэхээс мань гарч ирсэн байгаа. Зөв нэхээс болохоор зэрэг энийхээ дундуур нь нааш нь гаргаж ирээд энэ буруу нэхээснийхээ хоёр юуны дундуур оруулаад тэгтээ жоох энэ их том юм нэхэхэд бол нэлээ хугацаа ордог. Жишээлбэл би энэ сугны энэ кант болохоор зэрэг 94 ийм гогцоонд бол байгаа. 94-ийг бол би нэгсэн. Одоо энэ хоолойных бол гайгүй 52 гогцоо. За ингээд цаас нь гаргаж ирэнгүүт энэнийхээ. За энэ жоох урт уцтай болохоор зэрэг за ингээд аршин ингээд татчихна. Тэгэхээр энэ маань одоо харагдаж байна нэг ингэж гарч ирж байгааз энийхээ тусна. За энэ нааша буруу талын авсан гогцоо гарч ирж байгаа учраас бид нар
эхлээд энэ зөв талынхаа дараагийн гогцоо руу оруулаад тэгээд буруу талынхаа гогцоог цааш нь ингээд авчихна. За энэ бол нэгсэн юм шиг болоод ингээд гараад ирдэг. Дараа нь угаахт бол сундгүй бас хооронд угаахад сунж агшиж дарвайдаггүй. Өшөө дээр нь өмсөхөд одоо агшиж сундаг ийм талтай байгаа. Ингээд дандаа энэ уцаа цааш нь татах хэрэгтэй. За энэ болохоор буруу талын харсан гогцоо байна тий. Энэ зөв талынхаа гогцооны баруун талаас нь оруулаад ингээд зүүн гар талаасаа буруу гогцоогоо оруулаад ингээд за энийг бол зөвхөн ингээд цамцны доотол том цамц центр нэхүүл энэ цамцны доотлын хормоны хэсэг өмсгийг болоод ингэж авахд бол гоё байдаг. Энэ хормоны хэсгийг бол би одоо ингэж хийсэн байгаа. За энэ бүдүүнийхээс болохоор зэрэг таамж дараа гоё тод харагдаж байгаа. Нарийнхан утсаар нарийнхан зөвгөр нэгсэн бол жигдхэн бас тэгээ нэг сайн харагддаггүй. За энэ зөв талын нэхээс яг эхэлсэнтэйгээ адилхан одоо энэ зөв нэхээс энэ буруу нэхээс буруу талаагаас тэрний яг энэ хоёр нэхээснийхээ голоор нь ингэж гаргаж ирээд буцаагаад энэ буруу нэхснийхээ хоёр гогцооныхоо хоёр утасны дундуур нь оруулаад нааш нь татаад энэ талаас нь зүүн гар талаас нь татаад ингээд за тэгээд энийг жоохон цааш татчихаар зэрэг. За нэг иймэрхүү болоод одоо харахад одоо бидний саяны тэгсэн маань нэг ийм болоо явчлаа ш. Тэгээд тойруулаад бүгдийг нь одоо. За дараачих нь болохоор зэрэг саяных за энэ болохоор буруу тал энэ зөв тал энд гараад ирэхээр зэрэг энэ зөв талынхаа шууд ингээд баруун гар талаас нь аваад буцаагаад зүүн гар тал руу нь оруулаад ингээд татаад юм. За энэ мэтчлэнгээр ингэж нэхэж ирээд эн чинь ирээд дуусгадаг. За энийг хэлвэл Итали төгсгөл гэж нэхмлийг төгсгөх Итали арга гэж нэрлэдэг. За ингээд би танаас төгсгөлөө яаж бэхлэх тухай үзүүлнэ. За одоо ер нь төгсгөлийнхаа юмд ирж байгаа. Төгсгөж байна. Ингэж за энэ зөв тал энэ буруу талаа учраас сүүлийнх нь эхэлсэнтэйгээ адилхан жаргалаад буруу гогцооныхоо буруу тал гарсан гогцооных дундуур оруулаад эргүүлээд ингээд татчихна. За энэ маань одоо сүүлийн гогцоо учраас бид нар энэ буруу талаас учраас ингээд авчихна. За ингээд зүгөө сугалж аваад энэ эхэлсэн хэсэг маань бидний эхэлсэн хэсэг байгаа. Энийг оруулаад за инхээр зэрэг яг нийлээд ингээ гараад ирнэ. За энэ дээр одоо бид нар энэ бэхлэгийг хийж өгөөд ингээд татчих. Тэгээд энэ утсаа хөрөхгүй болохын тулд төгсгөлтэй бол ингээд сайхан энэ дотроо хийж өгöd. Мэдгэдэхгүй утас нь харагдахгүй болтол нь гоё. Цэвэрхээ дундуур нь ингээд хийгээд өгөх хэрэгтэй. Тэгээд Монгол юу хөвөрдөж байгаа юм шиг ингээс аяад ингээд төгсөж.
За би энэ дуцаа нэг зангидчихъя. Тэгээд нэг хоёр яваа тасалж гад болно. За ингээд одоо бидний нэгсэн юуныхаа юм ийм хэлбэртэй болоод ирлээ дээ. Нөгөө зах маань. За ийм болсон. За тэгээд энэ лүү гарсан дотор төлөө уц муцаа сайхан янзлаад тэгэл энэ маань ийм цэвэрхэн одоо ганцтай ирмэгтэй гандл гэдэг яриад байдаг. Ингээ яг нэг ямар ч үлдсэн юу аахгүй юм болоод ирдэг энэ. Ийм байна. Дотор талдаа бас ханцууны дотор талаас адилхан одоо ямар ч юу залгаагүй юм шиг. Одоо энэ нуцнууд бол яг зүгээр зүүндээ сүүлж хагаад тэвнэндээ сүүлж хагаад сайхан наасан цааш нэгээд өгч штт. За ингээд миний хийж байгаа жоохон бичлэгнүүд та нарт таалагдж байгаа бол лайк дарах юм уу эсвэл subscribe мартав. Та нарт өөрийнхөө мэддэг одоо хийж байгаа жоохон юмнуудаасаа хүргэлээ. Би тэгтээ хүний хийсэн юм уу эсвэл одоо энэ тэндээс бичлэг авч хуулж тавьдаггүй. Дандаа өөрийнхөө гараар хийсэн, өөрийнхөө биеэр мэдэрсэн юмнуудаа болоод та нартаа хүргэдэг болно. За түр баярлалаа.